хариулахгүй ч гэсэн бол. Эрхэм үзэгч та бүхнийхээ Бямбайргийн орон амар амгалан айлтгая. Та хариулахгүй ч болж олон нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт судлаач Бадарчин Одсөрөнг та бүхэнтэй уулзав. Бидний урилгыг хүлээж аваад ингээд үр ахтайгаа ярих гэж байгаад нэг баяртай. Манайх бол хүний намтар түүх юм уу бага насны тэрийг нэг асуугаад эхэлдэг юм. Гэтэ тантай ярих нэг зүйлийг би одоо бас мэдээж зочинтойгоо өөрийнхөө зочныхоо тоогоо судалсан уншсан ямар нэгэн хэдийг мэдлэгтэй байж таарж байна шүү дээ. Та бүхэн энэ үүдэн таараад уулзах ойлгомжтой. Тэгэхээр зэрэг би танаа аавыг техникийн сургууль ингэж ярьдаа бидний. Ректор байсан Монгол их соёнгийн гүйлгч Бадарчгаа гэж. Одоо ЮНЕСКОд байна. Аав чинь тухай асуугаад сайн уу гэдгээс тэгээ яриагаа хэлээ дээ тий. За тий манай аав маань одоо насаараа боловсролын салбарт зүтгэж байгаа юм л те. Тэгээд ер нь сүүлийн 10-аад жил шохоо ЮНЕСКОд ажиллаж байгаа. Тэгээд одоо Францад байгаа. Тэгээд ер нь бол дэлхийн хүн болсон, гадны хүн болсон. Тий. Монголдоо бол зундаа ирдэг. Тэгээд тэр их л бага уулзж ин да. Тий. Тэр дэлхийн хүн болсон хүний хувьд бол оюуны хувьд ч гэдэг юм өөр зүгээр бас их сайхан боломж шүү тийм ээ. Танд ч гэсэн хөгжихэд нөлөөтэй байгаа шүү дээ энэ үнийг. Тэгэлгүй явах та. Мэдээж хажууд үлгэр жишээ болоод өөрний амьдралд бас тэр дэлхийн мундаг боловсралтай хүмүүсийг дээрэс нь одоо хамгийн чухал зүйл гэх юм бол одоо бас боловсролыг түгээгч тийм байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд бол одоо хүүхдүүд нь бол одоо мэдээж тийм эндээс одоо авах жишээ одоо юу гэдэг үлгэр дуурал бол их гарна шүү дээ. Гарна. Тий. Шинийг олж харах гэдэг зүйлийг тийм ээ. Шинийг олж харах гэдэг зүйлийг бол та нарын оюуханаас сонсоход их өөр сонсогдох байх. Хүнээс өөр ярина. Хойдоо зүгээр энэ хэсэг дээр жоохон тогтож ярив биш. Тэгээ их сонирхолтой сэдв байна л да. Сүүлийн улс орнууд хоорондоо одоо шинжилгээ хэр хурдтай хийж байгаа гэдгээр уралдаж байгаа. Тий. Жишээ саяхан Оросын нэг нэвтрүүлгээр гарч ирсэн. Сингапурт, Хонконгд өдөрт 700 инновац гарч ирнэ гэж. 700. Тий. Инновац гэж юу юм бэ гэдэг асуудал ярина л да. Инновац гэдэг зүйл бол одоо жишээ нь метронд одоо ингээд нэг пластик карт хэрэглэдэг байсан бол тэр пластик карт нэргүй болоод хурууны нэгээр уншдаг болох жишээ нэ тий. Гэх мэтлээ ер нь бол одоо шинжлэж байгаа ялангуяа технологи тал дээр одоо шинжлэж байгаа зүйлүүд их олон байна л да. Тэгэхээр өдөрт 700 инновац гэдэг бол гайхамшигтай их хурд байхгүй. Одоо 700 км/цаг хурдтай явж байгаа онгоцтой ажиллах юм байна л да. Гэтэл Орос улс өөрсдөө голоод бид нар өдөрт 70 ширхэг инновац хийж байна гэж ярьж байгаа. Тий. Одоо манай улсад өдөрт 70 ширхгэл шинэ юм бий болж байна. Хуучин зүйлээ одоо бид нар шинжилж сайжруулж ийн гэж ярьж байгаа. Энэ хоёр ингээд улс хоорондоо бие биенээ харьцуулаад бид нар доороос ингээ харахад бол бид нар өдөрт хийдчнээ ширхэг одоо шинжилт хийж байгаа гэдгийг харахад бол бас их л бага таа гарах байх л та. Үнэхээр чамлтаад байгаа шүү дээ тий. 70 биш. 70 биш тий. Тий зарим нь бол бүр ухраад байгаа ч юм шиг санагдаад байдаг шүү дээ. Улс орон ер нь яаж бозохолтой байдгийг таны бодож байгаагаар харж байгаагаар энэ цагийн оюунлаг юмыг мэдэж харж байгаа хүн. Ахмад хүн байсан бол юмыг үзэж чангааг дарсан үнтэй ярьж ирэх гэсэн чинь яг энэ цагийн өнгөн дээр та нарын үзэж харж байгаагаар бол яаж бол хамгийн одоо юу гэдгийг зөв зохистой харагддаг уу? Зөв тогтлыг өгдөг юм уу? Тавс философч юм зүгээр энэ талаас ярьж болно гэдэг тийм үү? Тий. За улс орныг ярих юм бол айгүй олон талаас нь ярьж болно л та. Эдийн засаг талаас нь ярьж болж гин, улс төр талаас нь ярьж болж гин, хувь хүн талаас нь ярьж болж гин. Бүгдийг нэргээд ингээд хэрвээ дүгнээд үзэх юм бол бид нар бол харьцангуй чамлалтай өчөж байгаа байхгүй. Тий. Зөвхөн материалын зүйлээр эсвэл одоо зам барилга эсвэл одоо юу гэдэг зүгээр нэг хийж бүтээх ажлаар хэмжих бол энэ бол хангалттай чамлалтай биш юм байна. Жишээ нь саяхан манай нэг дүү бизнес эрхэлдэг. Тэгээд өвөр Монголд очиод өвөр Монголын бизнесмэнүүдтэй уулзсан байгаа. Хятад улс торгоны зам гээд маш том төсөл бодлого хэрэгжүүлж байгаа.
Өвөр Монгол улсын алс орнууд гэдэг нь Сибирт бол одоо маш бага хөгжилтэй дэлхийн суурьшмал бүс байгаа юм чи. Хүн ам зүйтэй, дээрэс нь аслагдмал, дээрэс нь хүнд хэцүү одоо байгалийн цаг агаартай. Гэхдээ энэ ч хөгжих маш их нөөц болцоо байгаа байхгүй. Тэгэн дээр хэн төрүүлж мөнгө оруулсан, хэн төрүүлж өөрсдөө нөлөөгөө тогтоосон нь дэлхий дээр бас ямар нэгэн хөгжлийн бас тийм орон зай байгаа гэж үзээд энэ дээр маш хүчтэй манай хоёр хөршийн бодлого явуулж байгаа. Хажуугаар нь бас 3 дахь хүчин бол бас Америк байна, Европ байна. Энэ дээр бас ашиг сонирхлоо илэрхийлж байгаа. Тэгээд өвөр монголчууд юу гэж ярьж байгаа нөхөр ер нь бол монголчуудтайгаа хойд монголчуудтайгаа хамтраад одоо илүү жоохон ойртий тэгээд эдийн засгаа одоо хөрөнгө оруулалтаа нэгтгэе гэдэг олон талаас нь ярилцж байгаа. Гэтэл тэдний хэлж байгаа зүйл юу гэхээр бид нар бол ингээд чөлөөтэй бүх юмаа нээж өгч байна. Та нар хурж ирээд манай зах зээл дээр ажиллаж болно. Та нар хурж ирээд манай зах зээл дээр одоо брэндээ нээх хэрэгтэй, одоо ресторануудаа нээх хэрэгтэй, дэлгүүр орчоогоо нээх хэрэгтэй. Танаа зүгээс манайтай ажиллаж өгөхгүй нэ. Танах өөрсдөө нэгдэхгүй нэ гэж ярьж байгаа. Гомдлсон тийм сурах байлаа л дээ. Тэгэхээр улс орн байна бол одоо ганцхан зүгээр төвсүү зарцуулах, мөнгө хөрөнгө зарцуулах гэхээс илүү тэрнээс илүү чухал ажлууд маш их байна л да. Хууль тогтоомж дээр ажиллах хэрэгтэй байна. Бид нар яг үндэ хэлэхэд гадаад зах зээл рүү залуучуудыг гарахад ерөөсө хөрөнгө мөнгө гэхээс илүү энэ чинь нөгөө бодлогын чанартай бас олон хууль дүрмийн чанартай тэгээ хоорондоо урт удаан хугацаанд ингээд одоо тохиролцох тий хоорондоо хилцэх асуудал зөндөө байдаг. Харамсалтай нь нөгөө тогтвортой бус байдлаасаа болоод олон нөгөө сайд арга нарын солигдоод эндээс одоо бодлого ерөөсө туушд ерөөсө явж өгдөггүй. Тэгээ ингээд нэг шилэн цаавн дотор ингээд шилний цаанаас харж байгаа юм амьдралтай л болчих гээд байна л та. Тэгэхээр залуу хүний хувьд бол одоо яг үндэ хэлэхэд одоо энэ өнцгөөс харж ийн. Гэхдээ тэгээд бүх юмыг бас муулж болохгүй бах мэдээж ойлгомжтой. Гэхдээ илүү жоохон хурдтай хөгжих бол хэрэгтэй. Ягаад гэвэл дэлхий дээрх өндөр хөгжилтэй орнууд чинь 700 км/цаг уртаа яваад байгаа чи бид нар 7 км/цаг уртаа яваад байгаа юм бол өдрөөс бид нар чи одоо 8000 км хоцрох гээд байна л та. Сүүлдээ баг хүү нэгдлийн газар байж болох та дэлхийн хамгийн хөгжилгүй газар дээр та нар очиж үзээрэй гэдэг дэлхийн аюул олон хүмүүс ирж жуулчилдаг тийм газар болох гэж байгаа юм уу гэдгээс бод би бүр гайхаад байгаа байхгүй. Энд цаашны яхад ямар шинэ боломж болцоо байна жишээ. Одоо бидэнд бидэрт маш их болцоо боломж бий. Миний хувьд бол одоо монгол хүний ур чадварт би бол маш итгэдэг. Манай нэг гишүүн хэлсэн байсан. Монгол хүн, еврей хүн хоёр хооронд ерөөс нэг л ижил зүйл байдаг. Босод дэлхий дээр байдаг хүмүүсээс одоо 7 дахин үеэ дамжуулж одоо генэ үлдээдэг гэж. Эх орныхоо хувьд одоо зүрх цохлох одоо залуучууд бол маш их байгаа. Тэр хүмүүс өнөөдөр өөрсдөө дуу хоолойгоо, өөрсдөө хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа. Тэгээд тэр хүмүүсийн үзэл санаа бодлыг сонсох хэрэгтэй. Тэрнээс биш хин нэгэн хүний одоо бодлогоор явна гэдэг бол тэр бол одоо өнөөдрийн нөхцөлд бол одоо цагийн орчин бол шал өөр болчиход байна л да. Тэгэхээр бид нар арай илүү өөр өнцгөөс томоор харах хэрэгтэй юм л да. Тэгвэл яг өнөөдөр яаж харагдаж байна вэ? Яг өнөөдрийн нөхцөл байдлыг улс орны эдийн засгийн одоо тэр улс төржигөөг л асууж байна шүү. Тийм. Яг танд бол тасгаал нэг бодогдож байгаа шүү дээ. Нэг нүгөө. Би хариулахгүй болно гэж хэлэхгүй байна. Хариулаарай гэж хэлнэ. Тийм үү? Яг нэг нүгөө хэлж надад. Бүх юмыг шүүмжилж болохгүй. Гэхдээ биднийг илүү одоо эрч хүчтэй ажилуулахын тулд илүү одоо нээлттэй байх хэрэгтэй байна л гэж би хэлмээр байна л да. Өнөөдрийн байгаа байдалд бол бидний хувьд бол яг үндэ хэлэхэд үнэхээр гавлаад байгаа нэг зүйл бол энэ цөөхөн идэхүүн амыг ерөөсө хідэн нам хуваагаад хооронд нь задалдуулаад хоорондоо ямар ч утга учир байхгүй ямар ч одоо шаардлага байхгүй энэ маргалдаан хэрэлдээ уралцаан дунд л одоо байж байна. Энэ бол ерөөсө одоо байж болсгүй зүйл болчиход байна л та. Болж өгдөг бол Монгол улс нэг л нам баймаар шүү дээ. Хэрвээ нэг нам байж чадах юм бол бид нар тэр дундаасаа хэнийг буруу гэж хэлэх үү дээ мэдээж. Зарим хүмүүс энэ чинь өмөрч одоо парламентын засаглалтаа орон бид нар ийм нийгмийн эдийн засгийн байгууллагыг сонгосон. Парламентын улсууд намуудын үзэл бодлын юун дээр явдаг. Намууд бол байх ёстой энэ гэж яриад байгаа хүмүүс байна л да.
доод нэг хоёр өвчтэй ном байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тий. Яг хоо нам гэдгийг шууд утгаар нь бол авч хэлцэж болохгүй. Өнөөдрийн байгаа намуудыг яг нам гэхээсээ илүү бид залуучууд бид нар бол илүү жоохон одоо буруу тийш азаацсан зохион байгуулалттай одоо бүлэг гэж хараад байна л та. Хамгийн чухал зүйл бол намд бол ур чадвартай залуучуудыг дэвшүүлэн дээш нь гаргадаг тийм бодлого байх ёстой л та. Шинэ төрийн албанд бол залуучуудыг урт удаан хугацаанд ажилуулахын тулд тэр хүмүүст таатай нөхцөлийг нь бий болгох шаардлагатай. Аливаа зүйлд бол урт удаан хугацаанд ажиллаж байгаа нөхцөлд л одоо үн цэн бий болж идэг. Нэг хүн ер нь нэг ажлаа олон 10 жил хийсэн тохиолдолд тэр хүн тэр ажилдаа үнж, тэр ажилдаа хайртай дуртай хамгийн өндөр түвшинд одоо гүйцэтгэх тийм чадвартай болж идэг. Тэгэхээр 2-оос 2 жилийн хооронд эсвэл 4-өөс 4 жилийн хооронд ингээд ажил мэргэжлийн ингээд солиод ингээд байрлалын солиод байх тусам энэ бол одоо үр ашиггүй л одоо үн цэн бий болохгүй тийм зүйл болж байгаа шүү дээ. Жишээ нь зүгээр энгийн зүйл жишээгээр ярихад жишээ нь Лондон хотод байшингийн одоо нүүрнийх нь фасадыг үлдээж байгаад артлыг нурааж байгаад артталт нь шинэ байшин барьдаг. Ягаад эрийг шинээр барьж болдгоо юм бэ? Ягаад гэвэл тэр хүмүүст тэр байшингийн нүүр царай бол одоо олон нийтийн өмч болсон байна. Тэр олон зуун мянган жил болсон учраас хүмүүсийн сэтгэл хоногдсон байгаа шүү. Тэ. Жишээ нь одоо би таныг одоо насаараа одоо юу гэдэг нь сэтгүүлч хийсэн таныг та гүрээхаа та одоо ер судалдааны салбарт ажиллаа гэж хэлж болохгүй л байхгүй да. Тэгэхээр энэ одоо байж басгүй зүйлс гэж үзээд байна л да. Залуучуудаа сонсох ёстой. Залуучууд маань хойч үе бидний дараа үеэр бол та нарын үеийнхэн дээр байх ёстой тэргээл их ярьдаг л да. Тэгээ энэ намууд биш нэгэд харахад байна шүү дээ. Би зөв 2 том нам дээр л ярьж байна. Мэдв. За шинэ гарч ирж байгаа намуудыг ярив. Дороосоос залуучууд сэлбэх сонирхол их багтай юм шиг харагдаад байна. Ер нь л нэг өрснөөл байгаад байх гэдэг юм шүү. Нэг шинжлэхгүй юм шүү дээ. 26 жил би хараад байна л да. Эсвэл би буруу ярьж байна. Тэр таны өнцөг гарч байгаа өнцөг бол буруу байна гэж би харах гэдэг юм л да. Өнөөдөр залуучуудын тоо хэрэг үзэх юм бол 20-тай залуучуудын тоо 20-оос 25-тай залуучуудад маш их баа. Нийгмийн бараг 60-аас 70% нь ерөөсө 20-оос 35 насныхаа эзэлж байгаа. Тэр хүмүүс дотор одоо хөгжий, сайхан зүйл бүтээе, эсвэл одоо амжилт гаргая гэдгийн эсрэг зогсож байгаа ганц ч юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь хаана очих ч вэ гэдгээс л болоод байна л да. Улс төрийн намууд бол чадвартай залуучууд маш их байгаа. Хамгийн чухал зүйл чадвартай чадваргүй юу гэдэг асуудал байна. Тэрнээс гадна ер нь муу хүн гэж огт байдаггүй. Харин буруу үнийг буруу газар тавина гэдэг л асуудал байна. Энэ тэр чигээр одоо менежментийн удирдахуун ухаан байна л та. Тэгээ удирж байгаа удирдагч нарын нь одоо өөрсдийнх нь одоо ур чадварын асуудал байхгүй. Өнөөдөр өөрөөсөө бага ухаантай хүнийг хажуудаас суулгаж байгаа одоо удирдагч хүн бол удирдагч биш. Хэрвээ өөрөөс нь бага ухаанд өөрт нь хэрэгтэй мэдээлэл өгч чадахгүй тийм хүн хажуудаас суулгацсан байгаа хүн бол тэр хүн өөрөөсөө давсан тийм ямар ч мэдлэг шийдэл гаргаж чадахгүй шүү дээ. Харамсалтай нэг хүнд зүйл үүдэг. Юу гэхээр өөрөөс нь давсан ухаантай одоо юм зүйл ярихаар зэрэг тэр хүнд аягүй таатай биш болдог байхгүй юу. Тэгээ өөрөө доош орж байгаа юм шиг юм санагдах юм. Тэр бол зүүц хөснөл асуудал шүү дээ. Угаасаа тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн чухал зүйл ухаантайдаа гол нь биш. Хамгийн чухал зүйл чадвартай хүмүүсийг тойруулаад тэдэртэг баг болж ажиллах чухал бай. Бүр тэрнээс чухал зүйл юу чадвартай хүмүүс хин бэ гэдэг асуудлыг тодорхойлж олж чадах чадвар өөрөө чухал байна. Наадах яг тий. Энэ хүн чадвартай чадваргүй гэдгийг л олж авах чадвар тэр хүнд байгаад хүсэл тэр бол одоо удирдахч мөн болох гэдэг шүү дээ. Тий. Би зүгээр боддгийн танд эвгүй сэтгэл төрж магадгүй. Ингээл одоо 4 жилээр парламент нэгээ сонгогдоод ингээд халаа солигээ хийгээд шүү дээ. Зарим оронд бол одоо юу гэдгийг чухал одоо онцгой байдлын тэрийг бол ерөөсө хөдөлгдөг орн биш мэрэгсэн хүмүүс нь явж идэг тийм ээ. Манайд бол зөвхөн 4 жилээр өөрчлөлт байх. Хэрвээ энийг
улсын наадмыг жишж харъя. Хэрвээ улсын наадмыг намайг одоо 4 жилээр сольдог байсан бол ерөөс учир нь олдохгүй. Нэг жил нэг аваргаснаа болоод хойд нь барьдуулах болоод нөгөөх нь аварга болоод те начин байсан хүн аварга бол дахиад ерөөсөө бүр Монгол наадмыг өмүүлчих шүү дээ. Тийм биз дээ. Тэгэд бодтоо нүдэн дээр Монгол наадам байсан гэдэг тэгээ ингэж сонгуулаар шийддэг байсан бол тэгэхгүй яг нь өөрийнхөө хүчээр ингээд 10 төрөсөнд 8 ингээд явдаг шүү дээ. Тэр шиг нэг хэм хэмжээгээр нь явах ёстой зүй зохистой юмыг хитрхи тасчаад байдаг юм биш үү? Улс төрийн юм гэдэг одоо сонгуул гэдэг юм уу нэг нам гарахаараа тэр хүмүүсийн ажил давна гэдэг юм уу энэ бол хайрын нүдэн дээр харагдаж шүү дээ. Мэрэгшихгүй хүмүүс авчтай байдал тэгээд тий. Тэр айгуу дараах зовлонтой тэр хүмүүсээс харагдаж л байх юм шүү дээ нэр. Тэр айгуу чухал зүйлтэй хамгийн гол асуудал юунд байна нөхөр жишээ нь улс төржиж болохгүй салбарууд бол нилээд хэд байна л да. Жишээ нь боловсролын салбарт бол улс төр ерөөс хэрэг байхгүй. Тэр тогтмол байх хэрэгтэй. Доктортой байх хэрэгтэй. Тинчээ сайд дарганыг томилох ерөөс шаардлага байхгүй. Тэр ус тогтмол байх хэрэгтэй. Тинчээ ур чадвартай хүмүүс яг доороосоо ингээд зүү тогтлоороо ингээд сайхан ингээд олон жилээр ингээд хамгийн олон жил хамгийн сайн ажилласан сайд болж явах хэрэгтэй. Тийм тогтолцоо системийг хийх хэрэгтэй. Түүнтэй ижилхэн хуулийн салбар байна. Түүнтэй ижилхэн эрүүл мэндийн салбар байна. За магадгүй яг сангийн яам бид нар бол тэнд одоо санхүү бодлоготой хамааралтай улс төрж болох газруудыг бол бид нар мэдээж үлдээх ёстой. Гэхдээ хязгаар дунд нь зураас тавьж чадахгүй бол энэ хооронд ялгаа тавьж чадахгүй бол өнөөдөр одоо эмх самраа энэ ойлгомжгүй тодорхойгүй байдлаас бид нар хизээж салахгүй юм л да. Би ч ганцхан боддیں۔ Хотын хаамын дүүрлээ шүү дээ. Өдөрөөс нөгөөд ирлээ шүү дээ. Энэ 200 дээд сургууль байгуулсантай холбоотой байх. Нэг улс нэг 5 их сургууль 2 дээд сургууль байж болоогүй юм уу? Тэ? Бус нэг хуучин болоод байдаг гэсэн шүү дээ. Тэгээ бүгдээр хот дээр ч босож явж чаддаг. Ингээд үргээд энэс болчихсон юм биш үү? Жишээ нь нэг буруу бодлогосон тэгээд арадаа түн буруу юмыг дагуулдаг юм биш үү? Тэрэн шиг нэг эхнээсээ бидний нэг буруу яваад байгаа юмуд их олон байх шиг харагдах юм аа. Ер нь тий чамлалтай их харагдаж байгаа юм зөндөө олон байна л та. Одоо Францад явж байхад нэг барилгын одоо туслах одоо манайхаар бол туслах ажилчин гэдэг юм да. Тийм зүгээр л жирийн ажил хийдэг хүн ба. Тэр хүн өөрийнхөө мэрэгчлээ айгүй дуртай. Тэр насаараа одоо тэр барилгын одоо тэр ажил хийдэг одоо тэр ерөөхдөө яг өрлөгч ингээд хэлчихээ л да тий. Арай өөр мэрэгчлээ. Та бид нар бол одоо өрлөгч гэж ярьч. Тэр хүн насаараа өрлөгчийг явахад тэр хүний амьдрал хангалттай боломжийн сайхан байгаа байхгүй. Өнөөдөр эргүүлээд манай улс оронд ингээ орж ирээд харах юм бол бид нар бүгдээрээ илүү цагаан гартай ажил хийх гэж оролдох. Тэрийг бэлдэж байгаа тэр олон 200 сургууль зөвхөн бичих цаастай холбоотой ажлууд, хүн ярьдаг ажлууд хийх гэж оролдож байна л т. Нэггээр хэлбэл энэ улс оронд чинь хинэн одоо яг жинхэнэ гардан ажиллаа хийх ёстой юм бэ? Өнөөдөр мянган дэд боловсрол гэхгүйгээр зөвхөн ажилтай л байж бол би сайхан амьдарчна гэдэг тийм хүлээлттэй олон иргэд байна. Энэ хүмүүсийг ажлын байраар хангахын тулд тэдэрт ямар нэгэн байдлаар боловсрол олгох, одоо ажил хийх нь мэдлэг олох тийм институт, сургууль байгууллагууд хэрэгтэй байхгүй. Тэр үед бол TEMS гэдэг бүхэл бүтэн ажилчин анги бэлддэг сургуулийн систем байсан. Өнөөдөр тийм байхгүй. Коллеж, TEMS гэдэг энэ одоо яг энэ хөгжлийг яг гардан гүйцэтгэдэг бүхэл бүтэн одоо ажилчин анги бол бидэрт бол үнэхээр дутмаг байгаа байхгүй. Тэгээ бид нар тэн дээр илүү сайн ажиллах хэрэгтэй. Тэр 200 сургуулаа энэ манай тэрний сургууль юм а энийг лицензийг хааж болохгүй гэж ярьж байгаа хооронд за та нар бүгдээр нэгдээд нэг 20 болчихооч гэж хэлээд магадгүй нэгдснээрээ тэр баг илүү хүчрхэгч болж магадгүй. Тийм тэгэхээр тэрэн дээр бол тодорхой хэмжээнд бас лимит хязгаарыг тогтоох хэрэгтэй байгаа юм л та. Хязгааргүй арчлал гэж юусоо байж болохгүй. Дүрм, дэг журам, хим хэмжээг зааж тодорхойлж өгөхгүй бол энэ бол
эмх замраагүй байдал би бас бий болгож байгаа байхгүй. Эхнээсээ зүгээр жаахан судлаг туунтай, тооцоотой, даацтай Монгол бол нэг төдий хүн болсон хүчин байдаг. Төдний ингэж болно гэж тооцоолсон бол өдөрт болж төдөн тэмцэн сургууль, төдөн тусгай мэргэжлийн сургууль, төдий их сургууль байгаад болох юм аа. Энэ хүмүүст чинь ингээд тооцоолоогүй зүгээр ингээд тавьчихсан болоод их юм алдаж байна л да. Би зөв манайхаас хувийн асуудаг юм. Юу та олон нийтийн ямар нэгэн байгууллага энэ одоо өдөрдөг хариуцдаг юм ямар юм бэ нөө? Би өөрөө хөл өмг их дуртай. Хөл өмгт их дуртай. Тэгээ би хөл өмгийн одоо Челси багийн фэн. Би Челси гэх нэг юм бэ за. Тий та тэр нэг багийн. Тэр энэ зүйл жаахан гонхтой байгаа. За яг хөө тэрийг ярих байх үү за. Тэгээ сахилгын хорооны хүний хувьд зүгээр би нэг Ахмад түүний орчин үеийн хинхэг ч юм уу. Сахилга бат гэдэг юм ер нь байх ёстой биз ер нь. Би юу л гэж боддог түүний нэг л дээ. Та нараас сагаад гэсэн юм. Тий сахилга бат гэдэг зүйлийг одоо байх ёстой хамгийн чухал зүйлийн нэг байхгүй. Тэр тусмаа хувь хүнд ч бай, улс оронд ч бай, байгууллагч энэ бол бүх газар байх ёстой зүйл. Сахилгат хэрэгчлээ гэдэг үгтэй хоорондоо адралдах уу, нийлж болох уу? Сахилгат ярихаар цаана нөгөө талд нь хэрэгчлээ гэдэг юм бэрэгдээд дунддаг л да. Тий эрхчлөөтэй хүн сахилга баттай болох гэхээс илүү сахилга баттай хүн эрхчлөөтэй болдог. Хамгийн чухал зүйл. Сайн асуулт тий. Сайн асуулт тий. Сахилга бат өөрөө дэг журмыг бий болгож идэг. Сахилга баттай хүн сахилга баттай байгууллага өөрөө хариуцлагатай ажилладаг. Хариуцлагатай ажиллаж байгаа байгууллагаас бол дэг журам одоо шударга яс бол харьцангуй өндөр түвшинд гарч идэг. Ягаад вэ гэхээр хараа хяналттай өөрийгөө зөв зохистой одоо авч явж штэ урагшин тэмүүлэлтэд авч явж ин хажуу тишээ дөрөв журмаас илүү хазаахгүй. Тийм учраас сахилга бат бол маш чухал да. Сахилга батын тухай дэлхийн том ерөнхийлөгчнөр бол одоо айгүй мундаг афоризм өвгнүүд хэлсэн байдаг. Жишээ нь хувийн сахилга батгүй хүмүүсийн бүрдлэр дүүрсэн улс төрчид бол тэр бол одоо эмх замбаргүй байдлын одоо үүсэл одоо эмх замбараагүй байдлын эхлэл болдог гэж ярьдаг тий. Одоо монголоор бол тэр тэгээд яг одоо маад байгаа юм биш үү тий. Одоо яг одоо хариулахгүй ч болно. Тэрийг үзэгчид сайн дүгнэх байлгүй дээ. Их зайлж шээр. Яг одоо манай засаг дээр хариуцлага ямар яг өнөөдөр. Нэг юм нүгүр хүлээж байгаа шүү дээ бид нар чинь. Дорол. Би энэ дээр ганцхан үг хэлэх гэсэн. За. Тий. Монгол хүн монголчууд бид нар сөөхүлээ. Ихэнх нь би нэг айгүй сайн тань. Ялангуяа одоо төр засаг барьж байгаа манай ах нар гэж яриа л та тий. Манай ах нар би олон хүнтэй танил, олон хүнтэй бас одоо уулзж авч ирсэн. Бид нар цөөхүүлээ учраас би бинийгээ таньдаг учраас бид нар сахилга батыг нэг л үгээр устгадаг байхгүй. Ердөө ганцхан үгээр. Сүртэй юм аа гэж. Сүртэй штэ гэдэг үгээр өөрийгөө хазалчихж байгаа байхгүй. Хариуцлагаас мултарчиж байгаа байхгүй. Гэтэл яг үндэ хэлэхэд бол дэлхийн томоохон орнууд бол жинхнээсээ илүү сүртэй байдаг байхгүй. Тий, сүртэй байж иж хөгждөг юм байна л та. Сүртэй байж дэг журмаа барьд юм байна л та. Тийм байх. Тий. Бид нар би их олон орноор яваад гэхдээ тэр бидний яриад байгаа үлгэрчээр орнууд ч бол үнэхээр тэр юм чинь чамд барьд юм байл шүү дээ. Тийм ээ. Бид нар шингээд сүндө тавьчих байдаг юм шиг байна. Олон орноор гиснээс өөрөө Москвагийн их сургууль докторант хамгаалж байгаа гэсэн тийм ээ. Тэр аспирант. Аспирант төрсөн тийм ээ. Орос оронд тийм ээ. Би зүгээр тэр одоо тэр таны сэдвийн тэр рүүхний бас дотоод эрдэмийн ажил гэдэг тэр рүү орохгүй ямар сэдв юу гэдэг гэхгүй судлаач юм учраас би зүгээр манай үндэсний телевизээр болоод ерөн бүх телевизээр баахан ирдэг нэг зүйлийн тухай өөртөө шиг гинт ярмаар санагдчихлаа. За 20 өдрөөс ороод төгссөн гэсэн тийм ээ. Тий. Унагаар өсөлттэй тийм үү. Оросоор хийж чадахгүй дээ. Оросоор хэлэх гэж байгаа юм биш үү. За. Орос орны тухай. Оросыг бид яаж ойлгох ёстой. Энийг одоо бид нар бүр эсвэл гачиг магтдаг байлаа. Би ягаад гэвэл 1988 онд чинь л одоо энэ телевизд ажилласан. Тэгэхэд нэг хэдэн
20 жил бол 10 жил бол Оросыг ярихгүй болдгүй үе байлаа. Одоо сүүлийн нэг 20 жил ерөөс Оросыг огт ярихгүй шүү. Бараг Оростой телевизээр явахгүй шүү. 20 жилийг бид нар үзчихлээ шүү. Тий, тэглээ. Орос орны хувьд бол бид нар айгүй олон зүйл ярьж болно л доо. 90-ад оны өмнө бол дэлхий бол хоёр туйлтай байсан юм. Тий. Орос орн өөрөө бүхэл бүтэн технологийн бүс байсан. Энд чи үйлдвэрлэл маш эрчтэй хөгжижсэн. Та бол сайн мэдж байгаа. Бид нар тэр чигээрээ Орос орны бүтээгдэхүүн, Орос улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ. Тэгээд ер нь бид нар ойрхонч байсан, нээлттэйч байсан. Ашиглаж хэрэгжилж ирсэн. Түүний хажуугаар бас дахиад давхар нэг бүс явж ирсэн. Тэр бол одоо Америкийн технологийн бүсэлтэй. Тий. Тэгээд энэ хоёр бүс маань хоорондоо жоохон зөрчилтэй болоо. Тэгээд одоо 90-ад оны хувьсгалаар одоо арчлал нь арай илүү ялсан юм уу да. Тэгээд тэрний артал бас олон янзын хувилдаа олон янзын асуудал зөндөл байдаг. Тэрийг бол сайхан интернетээр ч юм уу эсвэл олон хүмүүсийн яриаг бол одоо чөлөөтэй бол энд тэндээс уншиж болно. Тийм. 90-ад оны одоо Орос гарсан хувьсгалын дараанаас бол дэлхийн ерөөс нэг төвтэй болсон. Тийм. Америкийн нэгдсэн улс төвтэй. Америкийн нэгдсэн улс бол ерөөсөө бодлогыг дэлхий дээр тодорхойлогч гол гүрэн болсон. Тэрийг бол одоо хүн болгон тодорхой мэдж байгаа. Тийм. Тэгээд бүх улс орнуудад бол өөрийнхөө дүрм журмыг ер нь бол шууд бус аргаар хэрэгжүүлж явдаг. Харамсалтай нь Орос орн өөрийнхөө одоо хийсэн бүтээсэн зүйлүүдийг одоо системээс сольсон учраас 90-ад оноос хойш бол өөрчлөлт хүчтэй гарсан. Одоо Америк тал руугаа тэгээ арай жоохон капитализм тал руугаа одоо хөгжсөн тийм. Би буруутгаагүй тэрийг бол зөв зохистой юмнууд бол зөндөө гарч байгаа. Өнөөдрийн байдалд бол одоо дэлхийн эдийн засаг өөрөө хямралтай байгаа учраас дэлхийн эдийн засаг өөртөө салаа замаа ирэмбдээр байгаа учраас улс орнууд өөртөө сонголтоо хийх тийм шаардлага гарч байгаа. Тэгээд миний зүгээр харж байгаа өнцөг бол Орос орн өөртөө валютын бүс бий болох гэж оролдож байгаа. Гадаад улс орнуудтай одоо шууд рублийн одоо солилцоогоор тий рублийг ашиглаж одоо долларыг дунд нь оруулахгүй байх тийм бодлого явуулж байгаа. Тэгээд Америк Орос хоёрын хооронд бол бас хүчтэй бас сүрэлтэн бий болж байгаа. Тэр бол хоёр улс орны хооронд асуудалтай. За хэрвээ юу гэдэг нь одоо улс төрийн ярих юм бол улс төр нь бол харьцангуй доктортой болсон. Тий Единая Россия гэдэг одоо маш том нам байгаа. Одоо Путин ерөнхийлөгчийн толгойлдог. Тий миний зүгээр олж харж байгаагаар бол Орос орн бол өөрсдийнхөө одоо хүнд хэцүү байдлаасаа бол 10-20 дахин илүү сайжирсан гэж би хардаг. Олон жил тэгээ Орос орнд ингээд одоо амьдралаа холбосон ч гэдэг юм одоо бас одоо ажил мэргэжлээ холбосон хүний хувьд бол нүдэн дээр яаж хөгжиж байгааг бол би ил тод харж байгаа л та. Тэрийг бол бүр сайхан тодорхой ярьж болно. Гэхдээ зүгээр цалингийнх хэмжээг нь ярих юм бол 10-20 дахин нэмэгдсэн л баггүй. Тэгээ амьдралын төвшин бол яг тэр хэмжээгээр бол нэмэгдсэн. Тэгэхээр тэтгэвэр тэтгэмжийн асуудал одоо нийгмийн халамжийн асуудал бас сайжирсан. Хөрөнгө оруулалт үйлдвэрлэл бол харьцангуй өндөр хөгжиж байгаа. Өнөөдөр дотоодынхаа үйлдвэрлэлийг бол маш хүчтэй хөгжүүлж байгаа, бодлого явуулж байгаа. Гадаадын одоо бараануудаас хамааралгүй одоо тийм эдийн засгийг байгуулах гад сайн хүчтэй ажиллаж байгаа. Гэхдээ бас олон хүндрэлтэй асуудлууд байгаа юм байлээ. Тэгээд тэр болгоныг ярина гэж байна. Би яагаад энийг ингэж байгаа юм бол тэр тэнд эрдэм сурж байгаа хүн өөрөө судлаач хүн, философч хүн зүгээр би нийгмийг асуух гэж ярьж байгаа юм. Одоо юу гэдэг нь Орос ямар байна гэдэг сэтгэлээ чинь сонсохоос илүү. Өнөөдөр бид нар Оростой харьцаа. Төр засгийн хүрээнд юм, иргэдийн хүрээнд юм ямар байна? Бид Оростой яаж харьцах хэвтэй? Юу алдагдаж байна? Эсвэл болж байна уу? Саяхан Оросын гадаад харьцааны сайд ирээд явлаа тийм ээ. Тий. Тэгээд одоо энэ бас нэг бидний чухал сэдв байх хэрэгтэй. Би хятад судлаач хүнтэй бол тэр хятадаар ярина. Хоёр гүрний гэж ярихаа байдаг. Таны сурж ирсэн тэр гүр тавал дотор нэг бодож байгаа юм би. Оросод юу гэж ярьж бидний тогооч байдаг юм уу юм? Тий нэг асуудал байдаг. Хүн өөрийнхөө хөршийг эзэж сонгож чаддаггүй. Тэг хүн өөрийнхөө хамар хашааны хажуу хаалганыхаа айлыг эзэж сонгож чадахгүй.
Ганцхан асуудал байна. Тэр хүн ямар ч байсан хамаахгүй тэр үнтэй эвтэй найртай амьдрах асуудал байгаа. Одоо зөрчилтэй маргаантай асуудлуудаар маргалдах гэхээсээ илүү хоорондоо яаж хилцэж зөв гарцаа хайж те хамтдаа одоо хөгжих, хамтдаа сайхан тайван найрамдалтай амьдрах бүхий л гарцуудыг сайхан одоо хайж тэгээ илүү сайн одоо дотн харилцаж ажиллах хэрэгтэй л байх гэж боддог. Тэгэхээр заавал Орос гэхээс илүү бид нар ер нь бол дэлхийн бүх улс орнуудтай эвтэй найртай харилцахыг оролдох хэрэгтэй. Тэгвэл дэлхийн эдийн засгийн чиг хандлага манай эдийн засаг хоёр ямар шүү байна. Дэлхийн эдийн засаг өөрөө айгүй том ханиад туссан байна. Тийм дэлхийн эдийн засгаар хамгийн том хэрэглэгч маань өөрөө Америк улс юм л да. Тийм дэлхий дээр бүтээж байгаа бүх бүтээгдэхүүн бүх одоо баялаг бүтээх гэж ярьдэн шүү дээ бид нар. Тэр баялагын тал хувийг нь зөвхөн Америк хэрэглэдэг. Тэгээ Америкийн өөрийнх нь дотоод нөгөө хэрэглээний зээл айгүй өндөр түвшинд очсон учраас цаашаага одоо явах хэрэглээ нь айгүй багасчаад байгаа байхгүй. Тэр түүнээс хамаарад дэлхийн эдийн засаг дээр одоо манай улс ч өөрөө Хятадтай шууд холбоотой. Хятад маань өөрөө Америк руу маш хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж экспортлдог. Америкууд нь хөдөлთა авалт хийхгүй хүлээж авахгүй бараа бүтээгдэхүүнүүдийг авахгүй учраас Хятад улс өөрөө хямралд орж байгаа. Хятадын хямралыг дагаад Монгол өөрөө хямралд орчоо. Тэгэх манай улс ер нь бол бараг 90% экспорт нь одоо Хятад руу гардаг учраас шууд утгаараа гинжи холбоогоор манад хямрал дагаж орж иж байгаа байхгүй. Тэгэхээр хизээ Америкт одоо хэрэглээ дахиж өсөх вэ гэдэг асуудал одоо бидний одоо эдийн засагтай шууд холбоотой болчиход байгаа байхгүй. Ер нь экспертүүдийн ярьж байгаа яриагаар бол дэлхийн эдийн засаг өөрөө салаа замын иргэн дээр байгаа. Тэгээ нэгдүгээрт нь дэлхий өөрөө одоо 3-5 валютын бүст хуваагдах уу, яах уу гэдэг асуудал ярьж байгаа. Орос орон Хятад улс бол одоо энэ хоёр бол одоо том өөрсдийн гэсэн валютын зоныг бий болохын тулд өөрсдийнхөө үзэл бодлыг илүү хүчтэй илэрхийлж байгаа. Хэрвээ энэ эсрэг байх юм бол бид нар бусадтай өөрсдийнхөө эрх ашиг хамгаалах хэмжээнд одоо бүр болохгүй бол дайн байлдааны асуудлаар ч оролцож магадгүй гэдэг талаас нь бас өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байгаа. Тий, олон улсын эндэр дээр. Тийм учраас бид нар харах хэрэгтэй бах. Манай хоёр хөрш маань маш том хоёр валютын зон одоо ирээдүйд одоо бүс бий болох төлөө бол зүтгэж байгаа. Мэдээж одоо Америк нэгдсэн улс бол бас өөрсдийнхөө хүч нөлөөг бол одоо алдахгүй тул бас бодлогын маш олон янзын арга хэмжээнд авч байгаа. Тэгээ энэ орын хооронд бол бидний хувьд бол одоо тэгээд аль тийшээ харах вэ гэдэг нь одоо хараа цуухаас өөр арах бид нар тэрэнд оролцох ямар ч нөлөөл байхгүй. Хамгийн чухал зүйл бид нар нөлөөл бол ерөөсөө дотоодынхаа эмх замбраагүй байдлаа одоо зохион байгуулж эмх сэгсэнд орох л асуудал байгаа. Тэрэн дээр илүү анхаарах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Яг тэгэхээр урт удаан хугацаанд энэ асуудал шийдэгдэх учраас бидний хувьд бол шууд тодорхой одоо 2 жилийн дараа хямралаас гарна ч гэдэг юм тийм тоо байхгүй, тийм хязгаар байхгүй учраас бид нар энэ завшааныг ашиглаад одоо энэ эмх замбраагүй бүх байдлуудаа сайхан эмхлээ зэгслээд одоо янзлаасаа л гэж би боддог. Америкт эдийн засаг ханиад туссан бол манайд бол гатгай болцсон байх явж байгаа юм байна л да. Одоо ер нь тийм. Нэг юм асууя. Одоо ингээд эдийн засаг яг нүдэн дээр хямарчсан байна. Тийм ээ. За энэ тухай ингээд одоо сонгуулийн шалтгаан болгоод янз бүрээр ярих юм. Ус төржиж байна. Үнэхээр бод байдлыгч ярьж байна. Энэ хямрал. Үнэхээр засаг гэж ярьсан гарчсан намаас болов уу? Аль эсвэл зүгээр ер нь үндсэндээ энэ дэлхийн эдийн засгийн нөлөөлөл байв, аль нь байв? Би таныг хариулаасаа гэж бодож байна. Хариулахгүй гэж болохгүй гэж. Хариулгүй яах вэ? Ойлгомжтой зүйл. Энэ бол ер нь бол ойлгомжтой. Танаас асуухгүй улс төрчөөс асуух нь өөр өнцгөр тайлбарлах сонгуульд өгчөөд. За. Тий. Хариулгүй аль альнаас нь болж байгаа. За. Аль альнаас нь болж байгаа. Шууд л хэлэх хэрэгтэй. Гэхдээ Монголын эдийн засаг өнөөдөр хөрөнгө оруулалт тэг болчлаа гэж ярьж штэ. Тэр асуудал чи өөрөө бол дэлхийн эдийн засагтай шууд холбоотой байхгүй. Тэрийг бол улс орны удирдагчид өөрсдөө бол холын хараатайгаар бол харж явах хэрэгтэй. Анзаарч явах хэрэгтэй. Тэрийг одоо үйл явдал процессыг нь бол дүгнж явах хэрэгтэй. Энд дээр бол бүхэл бүтэн судалгааны байгууллагууд манай улс төрийн том институтууд ажиллаж явах хэрэгтэй. Тэгээ ажиллаж байгаа мөнгөө би сайн мэдэхгүй байна л да.
Тийм. Ажилдаг л байлгүй дээ бодвол. За би сайн мэдхгүй тэрийг одоо өнөөдрийн байдлаар бол яг ажилласан одоо ажиллаж байгаа хүмүүсэндээ байгаа хөө. Тий. Хэрвээ ховчлаад хийл гэх юм бол ер нь бол 50-50% шүү дээ. 50-50%. Тий. Яг л талаараа л байгаа. Тэгэхээр улс төрөөс бол хамаарахгүй зүйл 50% байна тийм ээ. Улс төрөөс хамаарж байгаа зүйл 50% байна. Тэгэхээр гол асуудал чинь юу гэхээр богинохон хугацаанд манай эдийн засаг маш эрчтэй айгүй өндөр бий болоод буцаад буучиж байгаа байхгүй. Тэр хооронд ганцхан зүйл бий болсон юу гэхээр хүмүүс бол эдийн засгийн өсөлтийг дагаад хэрэглээг айгүй өндөр болгосон. Тэгсэн. Тий. Хамгийн чухал зүйл юу хэрэглээг хүн багасгах чаддаггүй. Багасгаараа зэрэг хүн сэтгэлээр хямраад байдаг байхгүй. Тий. Тэгэхээр хэрвээ зөв зохистой тайлбарлаад хэрвээ ойлгомжтой ард түмэндээ ойлгуулад. За ийм боллоо. Үнэхээр ийм боллоо гэдэг үнэн зөвөр тайлбарлаа хэлэх юм бол ойлгохгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр айгу зөв зохистой тайлбарч хэлэх нь л айгу. Таны хэлдэг үнэ дэлхийн том бас ерөнхий сайдууд юм уу улс төрийн зүтгэлдүүч ард түмэнд үнэ хэлдэг юм биш. Ийм болоод байна. Одоо ингэж байна. Миний ард түмээ. Одоо энэ сард ингэнэ. Та нар ингээ энийгээ зогсооч гэдэг юм уу. Би ийм шийдвэр гаргах гэж байна. Яхан хүлээгүүл Монгол ард түм хүлээн шүү дээ. Заримдаа эдгээр чи бүгдээр болж байгаа юм шиг ярьдаг гээд ингээд нэг болчихгүй юм. Тэр л асуудалтай байгаа байхгүй. Чин сэтгэлээсээ л ярих хэрэгтэй юм л да. Үннээ хэлээд хэрэг алдаа гаргасан бол би алдаа гаргалаа уучлаарай гэд одоо албан тушаалаасаа буух шаардлага байгаа л үстэй. Тэрийг хүн болгон л хүсэж байгаа. Үннээ хэлэхгүйгээр одоо өөрийнхөө талаас тайлбарлах гэж оролдож байгаа нь бол одоо бас л одоо тийм гоё тааламжтай харагдахгүй байна л да. Та улс төрийн үйл ажиллагаанд гэдэг юм уу улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцох уу? Оролцдог уу? Та хариулахгүй гэж болно. Тэгээ улс төрийн үйл ажиллагаанд ерөөсөө оролцдог. Зүгээр бизнес эрхэлдэг хүний хувьд, судлаач хүний хувьд бол өнөөдөр одоо миний бас би бас одоо 90 цент хүрлээ гэдэг шиг одоо үгээ хэлэх бас цаг нь болчихжээ. Бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Монгол улсын иргэний хувьд бол би өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй ярих ёстой. Хамгийн чухал зүйл би өнөөдөр одоо дүүнэртээ би ах нартай бол би мэлэх надад ирэх байхгүй. Ягаад гэвэл ахмад хүмүүс. Би бол одоо өөрөө хүмүүжлтэй хүний хувьд бол одоо тэр талаар бол юм ярихгүй. Гэхдээ чухал зүйл юу гэхээр миний доор мянган залуучууд дүүнэр байгаа. Тэр хүмүүст алга гарах вэ? Тэр хүмүүс манд буруу бодолтой болох вэ? Тэр хүмүүс буруу зүг чиг рүү явах вэ? Тэр хүмүүсийн цагийг дэмий өрөх вэ гэдэг талаас нь одоо миний санааг зовж ил та. Тэгэхээр тэн дээр илүү одоо ажиллах сонирхол байгаа ер нь бол залуу үетэйгээ. Яг таны үеийн залуучууд бизнес эрхэлдэг бай, ердийн ажил хийдэг бай. Зүгээр сайхан үйлдвэрийн ажилчин ч бай. Яг таны үеийнхний хувьд бол энэ улс орны хувьцыг яаж харж хоорондоо юу ярьж байдаг вэ? Би бол хасч та нар яриа юм. Рок попын мэдхгүй шүү дээ юу ярьдаг вэ гэдэг шиг л байхгүй. Яг та нарын үе дээр чинь улс орны эдийн засаг тийм үүсч байгаа мянган түм залуучууд байна шүү дээ. Эрдэм соёл шинэ ухааны та нар одоо цааш нь заламжлах ёстой. Яг юу гэж харж байдаг вэ? Хонглын үзүүрт гэрэл харахыг л оролддог шүү дээ үргэлж. За. Тий. Хүн айгуу сонь болж байгаа юм хүн ярьдаг юм лээ гэсэн. Тэр бол заашгүй болох ёстой гэж ярьдаг. Одоо үзэж боддөг юм одоо үзэл бодол юм байт юм л та. Болж байгаа юм болох ёстой юм болчлоо гэд. Болж байгаа юм ерөөс харахгүй. Болохгүй байгаа юм үргэлж ярьдаг. Гэхдээ зөв тогтлоор нь ярих юм бол болж байгаа зүйл нь 80%, болохгүй байгаа зүйл нь 20% байх юм бол хүн бага ярьдаг юм байна л та. Болохгүй байгаа зүйл нь 80%, болж байгаа зүйл нь 20% байх юм бол бүгдээрээ ярьдаг. Бүгдээрээ яриад байгаа байхгүй. Тэрийг улс төржилт гэж яриад байгаа. Чаа зөө ойлгоо. Энэ сайхан хариулт байлаа тийм ээ. За тийм л болоод байгаа юм байна да. Ерөнхийдөө 80-20-тэй байгаа юм байна тийм ээ. За ойлгоо. За тэгээ юм сайхан болно уу? Би таны бизнесийн тухай согт асуусангүй. Уян улстай холбоотой гэж байгаа юм биш. Судлаач хүн учраас энэ зүгт нь яриул илүү таны сэтгэл оюун тухай зүйлийг нээх нь чухал байлаа. Тэгээд юм сайхан болно доо.
болно болдог байх. Сайхан болно ах гэж бодож байна. Болдог шах болгох ч ёстой тийм ээ. Ялангуяа та нарын үе бүрч болгох гэж бодож байна. За манай нэвтрүүлгийн урилга хүлээж авсан баярлалаа. За дахин дахин уулзъя. За баярлалаа. Нөө сүйтгэн унаг гэдэг шиг сайхан удмын Бадарчхайг гайхамшигтай хүмүүс боловсролын шинжлэх ухааны гэж хэлээ дээ. Тэгээ тийм хүний хүү бас өдөр сайхан бодож байгаа хаа гэж боддог. Ийм байх. Хувийн амьдралын хоёроос асуусангүй. За сайн сайхан өгсөй. Таны бизнесийн ажилд амжилт хүсье. Баярлалаа. За. Хариулахгүй ч гэсэн.